ард түзөө үзүүлж байна. Сохор хайр. Намайг Туя гэдэг. Би 36 настай. 3 хүүхдийн ээж. 10 жилдээ онд сурдаг. Даруухан. Хөвгүүд араас гүйчихдэг, хичээл хийхээс өөр зүйл хийдэггүй. Гэр сургууль гэсэн л охин байлаа. Нэг хүнтэй үерхэдгүй охин байсан юм. Намайг 2 дугаар ангид байхаас минь эхлээд миний араас гүйдэг манай дээд ангийн нэг хөвгүн байсан юм. Германч ойрхон. Гэхдээ би бүр нэг нүдэрээш тоож харж байгаагүй. Оюутан болоод дотор байранд орлоо. Дээд курсын нэг үеийн 2 охинтойгоо дөрвөл нэг өрөөнд. Анх удаа гэрээсээ хол ийм олон хоногор танихгүй олон хүмүүсийн дунд гав ганцаараа байж үтсэн. Заримдаа хичээл рүүгээ явах автобус андуураад буруу автобусанд суугаад хичээлээсээ хоцроод зөндөө уйлж байлаа. Их хотын амьдрал хүл тасна гэдэг надад үнэхээр хэцүү байсан. Уг нь би хаа гайгүй бас царай зүсч гисэн дажгүйч хувцалтаар минь намайг хүүхдүүд их дүгнэж найзлах хүн олдохгүй л байлаа. Аав надад төрсөн цагаас минь эхлээд огт байгаагүй. Намайг төрхөөс 7 хоногийн өмнө өвчнөөр нас орчихсон. Ээж маань дараагаар нь өөр хүнтэй суусан ч гэлээ. Нөгөө хүн дүүг төрсний дараагаас эхлээд архиух бүртээ ээжийг минь зодож нүддэг. Тэгсэн ч ээж минь дүүг минь бодоод тэсдэг байсан ч сүүлдээ намайг хүртэл тэр хүн зоддог болж ээж аргагүй ихэнд салсан. Хар бороожлыг тоохгүй бүгдийг хийдэг байсан ээж минь. Тиймээс ээжээсээ гой ганган хувц авахуулъя гэж үнэндээ хэлж чадахгүй. Бага хувцаал цэвэрхэн өмсөе. Хичээлээ сайн хийл гэдэг охин байсан. Хичээлээ сайн хийдэгч хүүхдүүд надтай найзлахгүй хിവэр л байлаа. Өрөөнийхөө нэг охинтой л найз. Тэгээд надад өөр ямар ч найз битгий хэл сайн үгэд минд мэдэх хүнч байгаагүй. Сүүлдээ өмссөн зүүснээр нь доогддог учраас хичээлдээ явахаас дургүй хүрнэ. Ангийнхантайгаа цуг орох, хичээлдээ явахгүй, ганцаараа танихгүй ангийнхантай орох хичээлд л явдаг болов. Мэдээж миний дүн муу гарсан. 1-р курсын 100 дадлага хийхээр тэрэлж явлаа. 21 хоногийн дадлага. Тэнд очиод л мөн л найзлах хүн олдохгүй ганцаараа л явна. Баг болгож хуваасан ч багийнхан маань надаар бүгдийг нь хийлгээд өөртөө тоглоод архиугаад л алга болчихно. Хар дарсан зүүчиг 21 хоног өнгөрч гэртээ ирээд би 7 хоног шүн бүр уйлсан. Аавтай байсан бол би магадгүй өөр амьдрах байсан байхаа гэж бодож яагаад аав өнгөрчихсэн юм. Элэг бүтгэн байлахгүй л байсан юм бол намайг төрүүлж яагаад зоож байгаа юм гэдэл дотроо бодно. Дадлагаас ирээд ажил хийж олсон мөнгөөрөө хувц аваад 2 дугаар курстээ оров. Өмнөхөөсөө арай дээр шүү. Нүрээ бодож гойж гангалаад эхэлсэн. Хүүхдүүд надтай найзаж эхэлсэн. Би ч баярлаж өөрийгөө од болсон мэтээл төсөөлдөг боллоо. Ингэж явахдаа байрныхаа 4-р курсын ахад дурлаж тоогдох гэж хэрэмдээл хичээлээ. Мэдээж намайг яаж тоох хэлээ дээ. Байрны хамгийн лаг сор болсон ах шүү дээ. Өнчин хайртай учирч эоморч явж байгаад 2 дугаар курстээ мөн л дөнгөн данган төгссөн. 3 дугаар курстээ 2 сайн найзтай болж авлаа. Одоо бодоход тиймч найз гэж юу байх вэ дээ гэж боддгийм. Намайг байнга л ууж үз, тэгж үз, ингэж үз гэдэл. Би ч зовж найзуудтай болцоход яаж алдах вүлээ гэж бодоод хэлсэн бүгдийг нь л хийнэ. Хэлснээр нь байх юм бол надаас явахгүй байхаа гэж бодож ирсэн. Тэгж яваад нэг залуутай танилцлаа. Тамирын сургуулийн би хаа царай зүсгээд үнэхээр сайхан залуу. Мартчихаж. Энэ бүрд миний араас нөгөө 10 жилдээ гүйдэг байсан дээд ангийн хөвгүн гүйсээр л байсан. Цэрэгт явсан ч над руу байнга залгаж мессеж бичнэ. За тэгээд нөгөө тамирын сургуулийн ганаатайгаа үерхлээ. Бидний үерхэл яг л кино шиг ихсэн юм. Би тэдний ангид бүжиг зааж өгөхөөр очоод тэгээд тэр хүн надад дурлсан гэсэн. Би ч бас дурлаж бие-биедээ татагтаад урлагийн үзлэг төгсөх хүртэл гэгэлзэж гоголцоор өндөрлөө. Урлагийн үзлэг дууссан орой ангийнхантайгаа хамт гарлаа. Караоке орж дуулж хуурдаж байгаад гэр гертэ харих болов. Тэр би чамайг хүргээд үгүйгээд бид модны хоёроос тэнгис хүртэл алхлаа. Гадаа цас ороод л үгээр хилэмгүй гайхалтай байсан. Би гэдэг хүн чинь үнэхээр л түүнд дурлцсан байсан юм. Түүгээр хургуулж гэртээ
Тэр үедээ хоёр найзтайгаа байр түрэлсдэг байсан юм. Гэртээ ороод л нөгөө хоёртой бүхнийг ярина. Тэгээд арай гэж дугаарыг нь олоод түүн рүү би өөрөө төрүүлж мессеж бичсэн. Тэр өдрөөс бүх зүйл эхэлсэн. Үргэлж хамт байж тэр ахтайгаа байр түрэлсэн. Би ч тэр хоёртой хамт байдаг боллоо. Анхны гисэн бүх зүйлээ түүнд зориулсан. Ингээд тэдний сургуулийн эхний семестр дуусаж би хотод үлдээд тэр нутаг уцлаа. Нутагтаа оцсноос эхлээд над руу нэг ч мессеж бичиж залгаагүй. Бүр утсан ч холбогдоогүй. Би гэдэг хүн ах дээр нь очиод асуудал сүлжээгүй газар байдаг юм аа. Ирэхээр ярих байх л гэсэн. Там шиг сар гарангийн хугацаа өнгөрч тэдний сургууль орсон ч тэр над руу яриаггүй. Сургууль дээр нь шууд очиод уулзах гэтэл надаас зүгтаагаад уулзсангүй. Арай гэж найзаар нь дамжуулж худлаа үний яриулсаар уулзлаа. Би ч түүнд ямар их уур хүрснийг хэлнэ гэж бодтол хараад шууд л тэрвэрчгсэн уйлаад л тэрврээд зогсоод байсан. Тэгээд бид хоёр тэднийд очиж ах нь ээлжтэйгээд тэр шөнө ирээгүй шүнжин ярилцлаа. Нутагтаа очиод уцаа хайчихсан. Угаасаа сүлжээгүй учир нэг тоогоогүй. Хотод ирээд чамд гимссэндээ уулзаж чадаагүй юм гэсэн. Би ч итгэсэн. Үнэхээр сохортлоо түүнд дурлцсан байсан. Яг үнэндээ тэр хүн ямар нэгэн аргаар надтай холбогдож болох л байсан. Цэрэгт байгаа нөгөө залуу хүртэл зодуулаад ч хамаагүй над руу ярьдаг байсан байхад тэр зүгээр чөлөөтэй байж яагаад над руу яриаггүй гэж. Ингээд хавруулж ганаа сургуулаа төгсөөд нутагтаа тамирын багшаар ажиллахаар явчихлаа. Миний төрсөн өдрийн яг өмнөх өдөр нь бас л очиод огт холбоо бариагүй. Энэ бүх хугацаанд би түүнд маш их сэтгэл гаргадаг байсан. Мөнгө олбол түүнд л авахыг хүссэн зүйлийг нь авч өгнө. Өөрөө өлсөж байсан ч түүнд амттан бариад л очино. Хонхны баяраар нь хүссэн хослолыг нь авч өгөхийн тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийж түүнд авч өгсөн. Үнэхээр инээдтэй байгааз. Надад ямар нэгэн баяр ёслолоор огт бэлэг өгч үзээгүй. Намайг нэг удаа ч хоолнд дааж үзээгүй. Нэг удаа ч кинонд дааж үзээгүй. Нэг удаа ч амттан бариад ирж үзээгүй. Нэг удаа ч өөрөө төрүүлж надтай холбоо барьж үзээгүй. Анх удаа хүнтэй үерхэж үзсэн учраас үерхэл гэдэг ийм л юм байна гэж бодож өөртөө коодлуулсан байсан. Зүгээр л түүнээс юу ч хүсэж хүлээхгүй харин түүнд бүх зүйлээ өгөөд л хажууд минь л байвал хангалттай гэж боддог байсан. Түүний хажууд байхдаа л би өөрийгөө жаргалтай байгаа мэтээр мэдэрдэг. Түүнээс холтохоор л маш ихээр санаж бушуухан л очмоор хичээлээ таслаад хаяад зүгээр л түүнтэй тэрвэрлдээд хэвддэг үе ч надад байсан. Түүнийг бусдаас харамлаж хардаж бүх зүйл муухай байгаагүй. Түүнийг жаргалтай болгохын тулд би мөнгөтэй байх ёстой юм байна гэд ажил хийдэг боллоо. Цалингаа аваад түүнийг дагуулад баахан юм авч өгөөд л кино үзээд хоолнд орно. Найзууд маань намайг чи яагаад дандаа түүнийг гэдэг гэхэд нь хаяа худлаа ярина. Өөртөө нэг зүйл авчгаад түүнийг ганаг авч өгсөн юм шиг маш их ядарна. Хичээл ажил амрах үедээ түүнийг л гээд үнэхээр их ядардаг байсан. Хаяа түүнээс төрүүлээд дуудлага ирэхээр маш ихээр баярлана. Тэгж тэрээр сургуулаа төгсөөд аймаг руугаа тамирын багшаар ажиллахаар явсан юм. Мөн л тэнд очиод мөнгө хэрэг болох үедээ л над руу төрүүлж залгана. Бусад үед намайг залгахаар хаяа бүр ярихчгүй. Би ч тэнэг тул зунжин ажил хийгээд өнөختөө л бүхнөө зориулаад багш болсных гээд шин тамирын хослол пүүз авч өгсөн. 9-р сарын 1-нд анхны хичээлээ орсон гэхээр нь бас л мөнгө өгсөн. Ингэж явсаар нэг л өдөр түүнийг өөр найз охиндоо болсныг мэдлээ. Үнэхээр хөөхөн охин надтай ч хэцүү 4-р курс гэх тэр охин нь хуулийн сургуульд сурдаг. Бүр түүнийхээ төлөө хотод хэд хэдэн удаа ирж уулзсныг нь хүртэл мэдлээ. Бас надаас авсан мөнгөө түүндээ өгдөг байсныг нь мэдсэн. Бүх зүйл харанхуулж би гэдэг хүн түүн рүү залгаад гуйгаад л мессеж бичнэ. Шалдаа бууж аймагт нь очиод түүний өмнө сөгдөөд над дээр ирээчтэй гэж гуйсан. Мэдээж тэр намайг зүгээр сайхан амьдралаас минь холдоод өг гэсэн. Анхандаа үнэхээр чамд хайртай болсон. Удав тусам чамаас залхаж би ядарсан. Би чамайг өөрийнхөө дэргэд тогтоох арга маш сайн мэдэж байсан. Би тэрэнд чинь л өдий болтол тэсэж тогтсон. Одоо зүгээр л би сайхан хайртай учирсан. Тэрийгэ хайрлаж амьдрмаар байна. Би хүн шиг хайрлаж үерхмээр байна. Чи зайлаад өгөх хатуу бөгөөд үнэн үгийг надад хэлсэн. Харанхуй шин танихгүй газар хаана хонхооч мэдэхгүй. Сургуулийн дэрэгдэх сааданд уйлд суухад тэр яаж байна гэд санаа тавьж залгаачгүй. Тэр үед бүхнийг ойлгосон. Хайж явж буудалд хоноод өглөөр нь хот руугаа буцсан. Би уйлсаар л байсан, зогсож чадаагүй.
Хэдэн сар би түүнийг санаж уйлж хондог байлаа. Автобусанд явж байхдаа уйлчихна. Сургууль дээр хажуугаар зөрсөн залуугаас түүний төрөгтөг үнэртэй ус үнэртэхдүүдийг л уйлчихна. Түүний тэр үнэрийг би одоо болтол мартдаггүй. Цаг минут тутам санаж уйлна. Надад үнэхээр хайртай байсан байхаа гэж өөртөө итгүүлнэ. Шалдаа бодол ахаад л мессеж бичнэ. Одоо ирхэж байгаа гэсэн охиныхон дугаарыг олоод залгаж хүртэл ярьсан. Надтай нэг өдөр төрсөн болж таарад тэрнийхээ төрсөн өдрөөр үнэтэй бэлэг сэлт авч өгч байсан байгаа юм. Надтай 2 жил болохдоо нэг ч бэлэг өгч үзээгүй хүн шүү дээ. Сүүлийн 7 сард давхар тэр охинтойгоо харилцаж үерхсэн байгаа юм. Хүн яаж тийм адгуус шиг байж чаддаг юм болов? Эсвэл миний л тэнгийх үү? Тэрэндээ миний мөнгөөр үнэтэй бэлэг авч өгчгөөд бас түүнтэйгээ хамт байх гээд нутаг руугаа яаран явж байхад би зүгээр л хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд гэдэг чатыг аваад л хагардлаа баярлаад л сууж байсан байгаа юм. Одоо бодохоор өөрийгөө үнэхээр арчаагүй юм бэ л гэж хэлмээр санагддаг. Нөгөө охин нь намайг уйлаад гуйхад чи ямар үн цэнгүй юм бэ? Ийм хямдхан болохоор ч л ганаа чамайг хайсан юм биш үү? Ийм болоод л чи ингэж хууралтыг амсаж байгаа юм. Хямдхан байснаас жоохон ч гэсэн үн цэнтэй байгаа ч гэж хэлсэн. Гэхдээ тэр үн цэн нь яг юунд оршдог юм бэ? Би анхны гих бүх зүйлээ түүнд зориулж үн цэнтэйгээр очсон. Гэтэл тэр эмэгтэй өчнөө олон залуустай үерхэж давхар хүртэл үерхсэн гэд сургуультай ихэд муу нэртэй болж таарсан. Гэтэл жинхэнэ үнэнч хүн нь хямдхан нэр аваад худал хуурмаг нь үн цэнтэй болчихдаг хэрэггүй гэж би хилээд л уцаа тасцсан. Үнэхээр өрөвдмөр байдалтай хагас жилийг ардаа үдэж хаяа өгчмээр байсан ч би чадаагүй. Нөгөө цэрэгт явсан залуу над дээр ирж үерххийг гуйсан. Бүр сөгдөөд гуйсан ч би зөвшөөрөөгүй. Тэр сөгдсөн хэвээр намайг өвдөгнөөс тэврээд уйлсан. Яг жоохон хүүхчиг ихэр татаад уйлахт нь тэр хүнийг нэг нүдэрээ ч хараагүй, бас өрөвдөөгүй. Би түүний араас ингэж гүйхээр тэрэнд бас яг ингэж санагддаг байх нэ гэж бодоод л өнгөрч үлээ. Ингэж явсаар би гэдэг хүн сургуулаа төгслөө. Ажил дээр гарах гэсэн ч мэргэжилтэд дургүй. Мэргэжлээрээ ажилламааргүй санагдаад өөр ажилд орлоо. Удалгүй нөхөртөөгөө танилцаж би чинь хүнээр хайрлуулах ийм байдаг байх нэ гэж бодож эхэлсэн. Би ер нь хүнтэй үерхээрээ бүхнээ зориулчихдаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Бүхнээ зориулаад л үерхэж нэг гэрт орж хамт амьдарсаар 5 жилийн дараа охин гаргалаа. Одоо бол амьдрал минь жаргалд өрнө л байна. Ядчил нэг хүндээ бүхнээ зориулахгүй өгөө аваатаа л хайрлаж байна. Яагаад бүр тэгтлээ сохорч дурлснаа би одоо болтол ойлгохгүй. Эцэст нь хайр гэдэг зүйл хос хоёр харилцсан бие биенээ өвдөхгүйгээр хайрлалцах ёстой болохоос биш хэн нэгэн нь асар их өвдөж байвал тэр хайр биш юм байна гэдгийг л ойлгосон доо.